Дорнот аймгийн музейн пионерын танхим гэдэг одоо бусад аймгийн музейдүүдээс онцлогтой нэг юм танхим байдаг. За манай танхим болохоор 2005 онд анх хүүхдийн байгууллага үүссэний 80 жилийн ойгоор анх байгуулагдчихсан. Тэгээд 90 жилийн ойгоор буюу бас 2014 онд бас дахин шинжлэгдээд одоо ахмадуудын хичээл зүтгэлээр одоо үзмэр эдлэгийн зүйлэнд баяжаад ингээд бас шинжлэгдэжсэн түүхтэй танхим байгаа. Тэгээ энэ онд болохоор хүүхдийн байгууллагын 100 жилийн ойгоор аймгийн засаг даргын захирамжаар бас ажлын хэсэг байгуулагдаад пионерын танхимыг өргөжүүлэх, одоо үзмэр сан хөмөргийг баяжуулах, шинжилсэн засвар хийхээр төлөвлөсний дагуу одоо өнөөдөр 10 сарын 10-ны өдөр танхимаа шинжилэн одоо шинээр дэглэн зохион байгуулад нээж байна. Георги Константинович Жохвын нэрэмжит улсын тэргүүний 19-р бүлгийн пионерын ахлах удирдагч байсан хаа. За манай анхуд одоо энд Гонгор баатрыг хүнд пианистээр сүжсэн нүг энэ дотор сая гарч ирж ирлээ. Энэ манай улсын тэргүүний бүлгэн. За улсдаа 8 дахь удаагийн улсын тэргүүний бүлгэм Дорнот аймагтай бол хамгийн анхны бөгөөд сүүлчийн бүлгэм юм аа. Энийг бол 86 онд улсын тэргүүний бүлгэн болсон, 83 онд нэрэмжит бүлгэн болсон, 19-р их хурл төрүүлсэн бүлгэн гэсэн туузыг авсан. Намайг яг оюутан төгсөөд анх багшийн гараагаа хаан улс хөтөлбөр сургуулиас эхлээд орос хэлний багш одоо надтай адилхан нэг мэрэгчтэй ингээ авчирсан. Тэгээ багштайгаа ингээд 90 жилээр уулзахад анх одоо Дорнот аймагт хүүхдийн байгууллагын пионерын зөвлөлийн дарга байсан хүн байлээ шүү дээ. Тэгээ би бас яг 2003-аас 2001-ээс 3 оны хооронд бас хүүхдийн төлөөний дарга байсан. Тэгээ хоёулаа зураг авахулж ирсэн байна. Тий. Энэ одоо жишээлбэл жавхан даргын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө баталж ирсэн тий. Жавхан даргатай би гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө баталж ирсэн биш үү? Хамгааллын мэрэгчлээ. Тий. Тэгээ одоо бас өнөөдөр дарга үйл хэргийг үргэлжлүүлээ. Тий. Тэгэхээр ингээд түүх гэдэг бол ингээд айгүй холбоотой бие биетэйгээ тий. Зураг бол түүх өгүүлдэг. Ийм гоё. Баатарчуудаас ахгуулаад одоо пионер сурагчдын эдүлгийн зөвлөс одоо өмсөж исэн хувцас хэрэглээл. За тэгээ бүрээ бөмбөр одоо энэ урай дуудлагууд гэдэг ингээд эд зүйлсүүдийг ер нь бол дэлгэн тавьсан байгаа. За тэгээд хамгийн гол нь пионерын бэлэг тэмдэгчийн энэ улаан бүч гаст гэдэг. Тэгээд энийг бас олон янзаар цуглуулж тавьсан. За тэгээд хүүхдийн байгууллага, Дорнот аймгийн хүүхдийн байгууллагын одоо туг далбаа гэх мэт одоо олон зүйлсүүд дэлгэгдэн тавьсан байгаа. Тэгээд одоо тухайн үеийн ахмадуудын бас энэ гэрэл зургийг тооч дэлгэц дээр ингээд бас шинээр ингэж хийж тавьсан байна.